За сайн байцгаана уу? Сайн Улаанбаатар хөтөлбөрийн эрүүл мэндийн болонд Монгол хүнд амьлгийн чих хамруу олон амьтж авсан багам оролцож байна. Өнөөдөр та бүхэндээ түгээмэл байдаг хамар битүүрх завирын талаар зөвлөгөө мэдээлэл хүргье. За бидний харж байгаа хамар нь зөвхөн гадна хамар гэж явдаг бөгөөд хамрын хөндийн маань дотор талдаа таславч болон самалдаг гэсэн үндсэн хоёр бүтцээс бүтдэг. За таславчийн хувьд болохоор хүмүүс илүү сайн мэддэг. Таславч миний таславч мөрөөлттэй байгаа гэсэн хүмүүс аягүй орж ирдэг. За таславч нь болохоор хамрын хөндийг баруун болон зүүн хэсэгт хуваадаг. Хамрын хөндийн гол хэсэгт байрладаг. За таславч маань урд хэсэгтээ 3/1 хэсэг нь мөгөөрс хойшоо ясан хэсгээс бүрддэг. За монголчуудын дунд хамгийн түгээмэл тохиолддог нь таславчийн мөрөөлт байдаг бөгөөд энэ нь илүү түлхүү гэмтлийн шалтгаантай байдаг бөгөөд за ихэвчлэн эрэгтэй хүмүүст илүү тохиолддог. За үүнээс гадна таславчийн мөрөөлт маань төрөлхийн бас байж болно. Төрөлхийн шалтгаанууд маань ихэвчлэн мөгөөрс хэсэг юм уу ясан хэсэг дээрээ мөрөөлтүүд нь янз бүрийн хэлбэрээр тохиолддог байгаа. За үүнээс гадна самалдаг нь бас эмгэг байдлаар хөөлттэй хүмүүс байж болно. Тэр тохиолдолд мөн хамрын битүүрэл тохиолддог. За самалгийн хувьд ямар тохиолдолд илүү хөөдөг вэ гэх юм бол харшлын шалтгаантай юм уу эсвэл шинээр вирусын хаалдвар ханиа том оны үед хамрын самалдаг огцомхөөж хамрын битүүрэл илүү богино хугацаанд үүсдэг. Хүний хамарт хамраас агаараа авдаг 8 хөндөй байдаг бөгөөд тэд нар маань хоёр талдаа 4 хос хөндөй байдгаараа даваа талтай. За эдгээр агаартай хөндөйнүүд маань зөвхөн хамраас агаараа авдаг учраас хамрын битүүрэлд удаан үргэлжлэх юм бол дээр хөндөйнүүдэд үргэсэл, ургацаа, гуйланхай, цист зэрэг янз бүрийн өөрчлөлтүүд тохиолдож болдог. За хүмүүсийн хамгийн сайн мэддэг нь гамрит. За гамрит гэдэг нь аль хөндийг хэлж байгаа вэ гэхээр хоёр талын хацрын цаанд байдаг хамгийн том хөндөй бөгөөд энэ хөндөйд үрсэл үүсгэгийг л гамрит гэж ойлгож байна. Хамрын битүүрэл маань удаан үргэлжлэх юм бол гамрит үүсэх суурь шалтгаан болдог бөгөөд хүмүүс гэрийн нөхцөл хамар онгойлгох цацлагыг өвгний сангаас дур мэдэж аваад аягүй удаан хугацаанд хэрэглэсэн байдаг. За хамар онгойлгох цацлага нь өөрөө хэрвээ та таславчийн мөрөлттэй байх юм бол богино хугацаанд л судасыг агшаах замаар хамрыг түр хугацаанд онгойлгодог учраас энэ бол үндсэн эмчилгээ биш юм аа. Тийм болохоор та бүхэн нарийн мэрэгжлийн эмчид хандаж өөрт тохирох эмийн эмчилгээ юм уу эсвэл мэс цэцлийн эмчилгээг сонгох нь хамгийн үр дүнтэй арга юм аа. Ханиа том оны улирал бага насны хүүхдүүдэд тохиолдог чих хамар олон өвчлөлийн донд хамгийн түгээмэл тохиолдог нь дунд чихний өрсөл болон хамар даврын зочмог өрсөл байдаг. Эцэг эхчүүдийн хувьд буруу ойлголт нь ханиа төрсэн эмчин хамар битүүржил байдаг, нус угаасаа гоожжил байдаг гэдэг удаан хугацаанд явснаас болоод хүүхдүүдэд дунд чихний өрсөл, хамар даврын зочмог өрсөл буюу зочмогоор гамрит үүсгэх нь хамгийн илбэг тохиолддог. Тиймээс бага насны хүүхдийг ханиа төрсөн бол хамрын битүүржил байг гэж орхилгүйгээр хамрын тогтмол сайн цэвэрлээд бүр удаан хугацаанд үргэлжлэх юм бол нарийн мэрэгжлийн эмчид заавал хандах хэрэгтэй. Хэрвээ хамрын таславчийн мөрөлттэй хүмүүс байх юм бол эртхэн таславчаа тэгшлэг хаалгаанд орохгүйгээс болоод удаан хугацаанд үргэлжлэх юм бол хархаг гамрит үүсэх магадaltaй байдаг. Хэрвээ хархаг гамрит үүсэх юм бол удаан хугацаанд эм уух шаардлагатай болно. Хэрвээ эмийн эмчилгээнд үр дүнгүй байх юм бол хамрын дурангийн мэсцэл буюу таславчны хаалгаан дээрээ нэмээд илүү олон хаалгаанд орох шаардлагатай болдог учраас та бүхэн хамрын таслах хэрэглэж удаан хугацаанд явуулгүйгээр хамрын таславчийн мэсцэл эрт орох хэрэгтэй. Та бүхэн хамар битүүрчил байна, минийх угаасаа битүүрдэг, эсвэл хамрын таслах хэрэглээл онгойчдаг гэж удаан хугацаанд хайж орхиж явуулгүйгээр бага насны хүүхэд болон том хүн алинж бай хамар битүүрх юм уу эсвэл өөр хамрын талаас ямар нэгэн завир илэрхийлэх юм бол нарийн мэрэгжлийн эмчид эрт хандаж өөрийгөө өвчлөлөөс өрсөлдөн сэргийлэх боломжтой. Өнөөдөр эрүүл мэндийн болонгаар хамар битүүрх завирын талаар та бүхэндээ эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл хүргэлээ. Хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.